Монгол улсын засгийн газар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хангайн бүс. Монгол Улсын засгийн газрын 2025 оны 1-р сарын 14-ний өдрийн хуралдааны 3-р тэмдэглэлээр засгийн газрын гишүүдэд өгсөн бүсийн зөвлөлүүдийг байгуулж 2025 оны 2-р улиралд багтаан бүсийн зөвлөлийн өргөтгсөн хуралдаан зохион байгуулах үүрэг даалгавар хэрэгжүүлэх зорилгоор хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайдаар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй баг Аранхай аймгийн Цэцэрлэг хотод 2025 оны 4-р сарын 13-наас 15-ны өдрүүдэд ажиллаж хангай бүсийн зөвлөлийн анх дугаар хуралдаанд оролцлоо. Хангай бүсийн зөвлөлийн анх дугаар хуралдаан Аранхай аймгийн Цэцэрлэг хотын Ара арена зохицуулж болсон бөгөөд тус хуралдаанд тус бүсээ сонгогдсон улсын хурлын гишүүд, Монгол Улсын ерөнхий сайд Оюун Эрдэнэ болон засгийн газрын нийт бүрэлдэхүүн хангай бүсээ сонгогдсон улсын хурлын гишүүд, Архангай, Өвөр хангай, Баян-Онгор аймгийн Сум багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга, иргэд хувийн хөвшил, олон улсын болон орон нутгийн төр захиргааны байгууллага, эрдэмтэн судлаачид иргэдийн төлөөлөлгээд 500 гаруй хүн оролцлоо. Монгол Улсын ерөнхий сайд Оюун Эрдэнэ тус хуралдаанд оролцож бүсчилсэн хөгжлийн реформ сэдвээр илтгэл тавьж засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төсөл гадаад дотоод улс төр эдийн засгийн хүчин зүйлс хангай бүсийг хөгжүүлэх боломжуудыг танилцуулснаас гадна тэргүүн шадар сайд, ган төмөр, шадар сайд, амар сайхан дорж ханд нар хангай бүсийн аймаг бүрийн онцлог хөгжлийн боломж хэрэгжүүлэх төслүүдийн ач холбогдлыг танилцуулсан. Хуралдааны үеэр хангай бүсийн хөгжил 2040 бүсийн хөрөнгө оруулалт хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, бүсийн зөвлөл эрх зүйн орчин, бүсийн онцлог харьцуулалт, амьдралын чанар тулгамдсан асуудлууд гэсэн сэдвүүдээр 5 салбар хуралдаан болж хангай бүсийн аймагуд тусдаа бус хамтарч хөгжих шийдлээ том зургаар төлөвлөх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд тулгамдсан асуудал, онцлог давуу болон сул талаа нээлттэй ярилцаж санал солилцсон юм а. Энэхүү 5 салбар хуралдаанаас гаргасан санал зөвлөмжийг хангай бүсээс улсын хуралд сонгогдсон 9 гишүүн нэгтгэж хангай бүсийн зөвлөлийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлсэн. Үүнд хангай бүсийн 3 аймагт баригдаж байгаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж ашиглалтанд оруулах, өсөн нэмэгдэх хэрэглээтэй уялдуулж дулаан цахилгааны энхүү сүрэг, төр хувийн хөвшлийн түншлийг хүрээнд шийдвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий Баян-Онгороос Аранхай аймгийн Дэрхийн цагаан нуур чиглэлийн 340 км авто замын төслийг эхлүүлэх, малын гаралтай түүхийн эдийн үн цэнийг нэмэгдүүлэх хүрээнд тус бүсийн аймаг бүрээс 2-оос доош буй ноос ноолуур арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах, малын гаралтай түүхийн эдийн үн цэнийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулахад гадаад зах зээл, технологи, хүний нөөц, татвар, хөрөнгө оруулалтын орчны судалгаа, шинжилгээ шийдэлтэй наривч хийсэн төлөвлөгөөг 2025 оны 4-р улиралд багтаан гаргах, 10 хэр шивээ хүрэн чиглэлийн хилийн бомбттой холбогдох 360 км автозам, Цэцэрлэг Баян-Онгор чиглэлийн 200 км автозам, Баян-Онгор хот Шинжис цум хүртэлх 270 км автозам барих, Мянганы замын босоо тэнгилийн дашинчилэн орхины гүүр чиглэлийн замаас Хүлзий цумаас мөрөн тариалан чиглэлийн замыг холбох 120 км хатуу хүчлэлтэй автозамын концессийн гэрээг цуцалж гүйцэтгэгчийг шинээр шалгаруулах, Улаанбаатараас Лүн чиглэлийн автозамын 2 урсгалтай 6 эгний автозамын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, Лүн хар хором хот чиглэлийн автозамын тэзүү боловсруулах, төрийн өмчийн зарим их сургууль, политехник коллежийг түшиглэн, техникийн болон дээд боловсролын шаталсан тогтолцоо бүхий сургалт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн зохицохор их сургууль, төрөлцсөн коллежийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажлыг эхлүүлэх, шинэ хар хором хотын төлөвлөлт бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, түүх, шашин соёл, эрүүл мэндийн төрөлцсөн аялал жуулчлалын бүсийг төр хувийн хөвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, сумдыг нэгтгэж засаг захиргааны реформ хийх зэрэг 30 гаруй саналыг салбар хуралдаанд оролцогчид гаргасан. Эдгээр саналтай холбогдуулж иргэдийн санал хүсэлт эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсож, ерөнхий сайд засгийн газрын гишүүд асуулт бүрт хариулж, хангай бүсийг хамтарч хөгжүүлэх шийдлээ ярилцсан, хэрэгжүүлэх төсөл хөлбөрүүд тулгамдсан асуудал, онцлог давуу болон сул талаа ярилцсан, хангай бүсийн анх дугаар хуралдаанаас гаргасан санал зөвлөмжүүдийг нэгтгэж, засгийн газрын хуралдаанаар холбогдох шийдвэрийг гаргахаар тогтлоо. Монгол Улсын ерөнхий сайд Оюун Эрдэнэ хангай бүсийн зөвлөлийн анх дугаар хуралдааныг хаан дүгнэлтээ дээр дурдсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаас гадна эдгээр асуудлыг засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэхээр болсон. Мөн хангай бүсийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, хангай бүсийн зөвлөлийг Аранхай аймгийн засаг дарга 2025 онд удирдан ажиллах бөгөөд зөвлөлийн гишүүнээр Аранхай, Баян-Онгор, Өвөр хангай аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүд Аранхай, Баян-Онгор, Өвөр хангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нар орсон болно. Мөн хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайд Батсуур Аранхай аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын хамт олон тус аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг газрын гагнаас идэрч авах Маргад оюун биелдийн хариуцлагатай хувьцаат компаниудын төлөөлөлтөд уулзаж санал солилцсон.
Уулзалтаар аймгийн хот байгуулалт газар барилга орон сууцчлалтын салбарт тулгамдж байгаа, цэцэрлэг хотод баригдаж байгаа булган хотхны дэвтгцийн хангамжийн асуудал, барилгын материалын үндсэн түүхийд барилгын материалын лабораторийн үйл ажиллагаа, цэцэрлэг хотын инженерийн бэлтгэх арга хэмжээ, дэвтгц газар олголтод шийдэгдсэн 96 айлын амны орон сууцны ипотекийн зээл, ногоон зээлд хамруулах, барилгын ажиллах хүчний зардал, барилгын үнийн зөрүү зэрэг асуудлаар ярилцлаа. Мөн цаашид аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар төр хувийн хэмжил, барилга захиалагч болон гүйцэтгэгч талууд шалтгаандаа норм нормативыг мөрдөн ажиллах, барилгын ажлын чанарт анхаарч аль аль талдаа эдийн засаг хийгээд эд материалын хүндрэлд учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллах чиглэл өгсөн. Мөн 2025 оны 4-р сарын 15-ны өдөр Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ хар орон хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцах ажлын хүрээнд хот байгуулалт, барилга орон сууцчлалтын сайд Баацуур, тэргуун шадар сайд, байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн сайд, зам тээврийн сайд, соёлын яамны сайд, Өвөрангай аймгийн удирдлагууд, Хар Хором хотын цагирч зэрэг албаны хүмүүс ажилласан. Хар Хором хотын төлөвлөлт бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаарх танилцуулгыг Хар Хором хотын цагирч Галтар танилцуулсан бөгөөд мөн хотын төв цэг болон Монгол Улсын ерөнхийлөгчид санаачилсан тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд тус газар мод тарих газартай газар дээр нь очиж танилцсан болно.